IC-ийн Баянзүрх дүүргийн 34-р хорооны нутаг дэвсгэрт ирсэн байна. За өнгөрөх шөнө миний ард харагдаж байгаа хашаан дотор 2 гэр шатаж, за улмаар 1 том хүн 4 хүүхэд нас барсан харамсалтай хэрэг болсон. За тодруулбал онцгой байдлын албан хаагчдыг ирэхэд 5 хаантай залгаа 2 гэр шатаж байсныг бол унтраасан. За тус хэргийг өдгөө Баянзүрх дүүргийн 3 дугаар хилцэн албан хаагч болон холбогдох албаныхан шалгаж байгаа юм а. Урдчилсан байдлаар эргэн хээгийн 5 хаантай залгаж байрсан 2 гэр шатаж улмаар 1 том хүн 4 хүүхэд нас барсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа юм а. Одоо бол холбогдох албаныхан үргэлжлүүлэн гал гарсан шалтгаан болон нас барсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа юм а. Өчтөр шөнө гал гарсны улмаас маш их харамсалтай хэрэг боллоо тийм ээ. За тэгээд ер нь өчтөр гал таны мэдснээр бол хэдэн цагийн үед гарав? 1:30 үед л гарсан да. Би яг 1:30-д хүүхэд дуудаад боссон. Гал гарч ийн урд гэдгээр гараад ирсэн чи аль хэзээ хоёул алдсан юм сая гэрнэ. Тэгээ гал команд руу залгацсан. Уцаа 2 давхгүй лээ. Энэ 10 минут бас 5 минут болсон. Тэрний дараа өнгөтэй юу бас мэдээл дуудлага авцсан гэлдэгчсэн. Тэгээ цагдаа руу залгаж хэлсэн чинь дуудлагаас өгсөн. Тэгээ одоо ирлээ гэлэгжсэн. Тэгээ удаачгүй ирцгээсэн. Цагдаа харин шуурга урд ирсэн. Тэгээ бидэд гараад наагур цагаан гүйлдэл ямар ч арга байгаагүй. Галын улмаас харамсалтайгаар 1 том хүн 4 хүүхэд нас барсан тийм ээ. Маш харамсалтай боллоо. Та тухайн айлыг ер нь мэддэг байсан уу? Үгүй. Энэ өчтөр хөрхи хөвгөлөд 2 цагийн үед бууснаа. Гэрээ барьж ирсэн ямар ч ясан гараа харахад. Тэгэл орой юм хумаад хүнээс гадуур өгнө явцгааж ирсэн. Нэг л өгдөг чинь болж 100 өөр өгд бол байсангүй мэддэг. Зарим шөнөнд энэ улсуудаас сонссон хүүхдүүд байсан. 3-4 хүүхэд байсан. 2-3 залуучууд байсан гэж сонссон. Өөр бол мэдж байгаа юм шиг таалгатай гэж. Уг нь хэд хоногийн өмнө хөргө худалдаж авсан юм шүү лээ. Газар масын янзлал гэсэн. Тэгэл өчтөр өдөр буугаад оройдоо тийм болсон. Харамсалтай болсон байна. Бид ч аюу хайсан хүүхдүүдс. Айгаад чичрээ шин манай хүмүүс бас сонирн болцоодсон би яана хүүдөөсөн сутгацаагаад. Тийм хөл аймагтай болсон харамсалтай. Өчтөр шинэ гэрт байжсэн чинь орой яг нэг хэдэ алддаг гал камер биш өөр чиглэл рүү явж хатуур харсан. Тэгэл яг гал гарч ийн гэж мэдээл хаана юм бол гэж бодчихсаар өглөөрөөс ирэл нэг танд хуршээс олсчаар яг энэ чи гал гарсан гэдгээ сая ирж мэдээл. Таны навд ер нь одоо энэ хаяг байршлаар тогтоогод хүн амьд ирэхэд ер нь ямар бэрхшээл байдаг вэ? Ер нь бол яг энэ аваар ирэхэд жоох их тиймэрхүү баг. Тийм бус чиг даагуур нь бол